НТВ телевизэн гадаад мэдээний хөтөлбөр хүргэлжилж байна. Бүгнээр Турк улсын Анкара хотод Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус эвслийн хэд хэдэн гишүүн орныг өдөж маргаан дэгдээсэн явдал боллоо. Тодорхойлбол Дайн улсын харьяанд байдаг Гренландын арлыг Америкийн нэгдсэн улс хяналтаа авах ёстой гэдгийг дахин илэрхийлсэн. Мөн Испани улстай бүх худалдааны харилцаагаа тасалж тус улсад хийх цаашдаа айлчлалуудаа цуцлахаа мэдгдсэн байна. Тэрээр Испанийг НАТОгийн хамгийн аимшигтай түнш улс хэмээн шүүмжилж Ираны дайнд дэмжлэг үзүүлээгүй батлан хамгаалах салбартаа хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байна гэж буруутгасан байна. Тэрээр сангийн сайд Скотт Бесентэд хандан Испантай хийх бүх худалдаа болон засгийн газрын төвчний ажлыг зогсоохыг үүрэг болгожээ. Үүний хариуд Испаний засгийн газар Трампын мэдээллийг байхал зүйл Трамп ингэж л байдаг шүү дээ хэмээн хүлээж авснаа мэдгдсэн байна. Трампын гинтийн шаардлагуудын нэг нь Дайн улсын хагас автономит нутаг болох Гренландын арлыг Америкийн нэгдсэн улсын хяналтад шилжүүлэх тухай байлаа. Тэрээр дэлхийн 2 дугаар дайны үед нацистуудад эзлэгдсэн Дайн улс Гренландыг хамгаалахыг Америкийн нэгдсэн улсаас хүсэж байсныг сануулад тухайн үед арлыг хяналтад авсан хэдий ч буцааж өгсөн тэнэг хэрэг байсан хэмээн мэдэгджээ. Энэхүү шаардлагад Дайны ерөнхий сайд Метте Фредериксен дахин хатуу байр суурь илэрхийлсэн. Тэрээр хэлэхдээ Гренландыг хэнд ч өгөхгүй нутаг дэвсгэрийнхаа сөөм газар бүрийг хамгаална гэж мэдгдсэн байна. НАТОгийн дээд хэмжээний уулзалтад зэрэгцсэн Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Пит Хигсэд Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хийх байсан уулзалтаа гинт цуцалжээ. Цуцлах болсон гол шалтгаан өчигдөр Трамп Турк улсад F-35 сөнөөгч онгоц худалдахыг зөвшөөрсөн явдал байсан. Энэ Израилийн албаныхны дургуутслыг хүргэсэн. Үүнийг ч Израилийн ерөнхий сайд Нетаньяху нуугаагүй. Тэрээр Турк улс төрөмгийн бодлоготой тул тэдэнд зэвсэг худалдах нь ойрох дорнодын хүчний тэнцвэрийг алдагдуулна хэмээн мэдгдсэн. Иргэн сануулгад ерөнхийлөгч Трамп 2019 онд Оросын С-400 пуужингийн системийг худалдан авсныхын төлөө Туркт зарим төрлийн зэвсэг худалдагыг хориглож байсан. Энэ бол Трамп анх ерөнхийлөгчөөр сонгогдох үед болж байсан үйл явдал. Тэгвэл түүнийг 2 дахь удаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш Турк Америкийн нэгдсэн улсын харилцаа мэдгцхүүц сайжирсан. Тэр байтугай Трамп НАТОгийн дээд хэмжээний уулзалтын өмнө Турк улс НАТО дахь бидэнд үнэнч байх ёстой зарим улсаас олон талаар илүү үнэнч ойр байсан гэж ярьслаг өгчээ. НАТОгийн гишүүн Турк улс нь Газын зурвас, Ливан, Сирь дэх Израилийн цэргийн ажиллагааг байнга шүүмжилдэгч Америкийн нэгдсэн улсын Иранд хадлагын талаар илэрхий нэг талыг барьсан байр суурь илэрхийлэхээс зайлсхийж байсан. Харин өнгөрсөн 6 дугаар сарын 17-нд Америкийн нэгдсэн улс Ираны хооронд байгуулсан гал зогсоох санж бичгийг өндрөөр үнэлж байсан ба энэхүү тохиролцоог нураахыг оролдож байна гэж Израиль улсыг буруутгасаар ирсэн. НАТОгийн дээд хэмжээний уулзалт Дайн, Итали, Испани зэрэг орны удирдагчдын хувьд таагүй өнгөрсөн байж боловч зарим орны хувьд ялангуяа Украины Зеленскийгийн хувьд нэлээд үр дүнтэй байсан гэж хэлж болно. НАТОгийн гишүүн орнууд Украинд 70 тэрбум еврогийн санхүүжилт өгөхөө албан ёсоор амлалаа. Энэ бол Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3 үржүүлсэнтэй тэнцвүүц их хэмжээний мөнгө юм. Мөн Украин, Дайн, Нидерланд, Эстони улстай хамтран дэвшилтэд дрон үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Оросын улбооны улстай тулдсан 4 жилийн хугацаанд Украин дроны технологиор дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн нь ийхүү Европын бусад орнуудын сонирхлыг татжээ. Украины НАТОгийн дээд хэмжээний уулзалтаас болсон хамгийн том олз нь Трамп Америкийн нэгдсэн улсын пуужингаас хамгаалах Патриот системийг Украинд үйлдвэрлэхийг зөвшөөрсөн явдал байлаа. Трамп ийхүү зөвшөөрөл өгөхдөө одоо үүнээс хойш хангалттай өгсөнгүй гэж гомдлоод байхгүй шүү хэмээн Зеленскийд хандан хэлснийг их сурвалжууд мэдээж байна. Ямар ч тач Туркийн Анкара хотноо болсон энэ удаагийн НАТОгийн дээд хэмжээний уулзалт удирдагч хоорондын толилцоонтой Ираны мөргөлдөөн зэрэг гинтийн мэдэнтэй өнгөрсөн ч тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Марк Ротте тус уулзалтыг эергээр дүгнсэн. Тэрээр энэ удаагийн НАТОгийн уулзалтаар гишүүн орнууд урд өмнөхөөс илүү их ойртон нэгтэрч чадлаа гэж мэдгдсэн байна.